Сайн байцгаана уу? Өнөөдөр хичээлээ бид нар одоо хэрэг болох зүйлийг заана. Биднэртэй одоо хүмүүстэй харьцах хамгийн гол зүйл нь бол бидний ам байдаг. Амнаас эвгүй үнэр юм уу эсвэл шүд шалах тохиолдол яах вэ гэдэг. За өнөөдрийн бэлтгэх зүйл бол хүнсний сод байна. Хүнсний сод бас нэг жоохон хэрэгтэй. Тэгээд ихэд 1 литр усны бид нар 2-оос 1 албаг хүнсний сод хийн. Хүнсний сод хийн. Жижиг халбарын жижиг халбарын тэгээд бид хүнсний содоо хийсэн бол хүнсний содоо сайн хурдхан тэгээд ийм цагаан өнгөтэй номдод зүйл гарч ирэх болно. Тэгээд энийг шүдээ угаагаад 1 минут байлгана. Таны шүдний завсар орж шарыг чинь буулгах болно. Баярлалаа.